зам болохоор одоо хүмүүс ер нь нүгээр нь хомохоо тий хүүхд мөхтгөө салхилж байдаг. Тэгээ ингээ аргууд ингээ хог ихтэй хогоо ингээ ил задгаа ийцэн. Дээрс нь ногоо байгуулж жоохон сул тий энэ дээр тэгэл зүлэг ногоо дэр хүмүүс амт гიშгэл тэгэл болж энэ дээр жоохон менежмент аргачлал гаргаж дөрөвтэй л нэг үйл ажиллагаа хийхгүй л. Яг энэ хэсэгхэн газар чинь ойр хавийн маш олон байрнуудаас хөшөө хүмүүс хүүхдээ авч гарч салхилж байгаа хүмүүс гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр жоохон газрыг ууг нь бол нэг гой цэвэрхэнтэй агаар салхинд гарчаар боломжтой болгоод өгчүүл уг нь сайн л байгаа юм. Тэгээд ойр хавийн одоо манай байрныхан өдр бол уг нь бол зөндөө хүсэл гаргад юм билээ. Би ч бас өөрөө гаргаж ирсэн. Тэгээд энэ хорооны дарга маргач ууг нь бол цаашаага хүсэлтүүд өгөөд яваад байгаа шүү дээ. Тэгээд шийдэгдвэл юм байдаггүй. Тэгэл нэг өглөө бас өдөрт нэг хашаа баригдсан байж байгаа. Тэгэл тэр хашааг нь бол юу яа зарим нэг удаа бас хүчээр болгож ирсэн тийм тохиолдлууд ч гэсэн бас байгаа. Айгүй энэ алгын чиний жижигхэн газрыг одоо тийм хүүхд төгшдөөс булааж авахсан хүмүүс айгүй их байгаа тэлэн л да. За манай цэнгэлэх хүрээлэн байна болохоор төв цэнгэлэх хүрээлэн ХХК гэж одоо хувийн эзэмшилт 51% байдаг. Нийслэлийн өмчт 49% байж байгаа. За манай 14 дугаар хорооны яг төв хэсэгт ногоон байгууламжаар одоо иргэд одоо салхилж суугаалдаг яг юм хэсэг байгаа л да. За энэ хэсэгт болохоор 14 дугаар хорооны рапид харьс цэнгэлдэх кейж гэдэг хотгоноос иргэд салхилдаг. Мөн 18 дугаар хорооны Japan Town Actem гэдэг хотгонуудаас иргэд бас ирж салхилдаг. Иймэрхүү одоо албан бус салхилдаг газар л болчиход байгаа юм л. Манай иргэдийн хүсдэг юм бол одоо энэ ногоон байгууламжаар ингээд тогтчуулаад иргэдийг албасын салхилж амралт зугаалдаг талбай болгоод өгөөч гэсэн хүсэлтүүд бол маш ихээр ирвэлдэг байж байгаа. Тий. Одоо хорооны зүгээс бол дүүргийн удирдлагуудад бас саналыг хөргүүлдэг. Нийслэл рүү бас сонгогдсон төлөөлөгч байж тээ. Их хурлын гишүүд рүү саналуудыг албан бичгээр болон аман байдлаар бас саналуудыг хөргүүлээд ер нь явж байгаа. Саран гэрэл гишүүний хувьд албан бичгээр санал авсан, судалж үзье, нийслэлийн удирдлагатай уулзъя гэд бас тодорхой хэмжээний хариуг өг байгаа. Одоо судалгааны түвшинд явж байгаа. Тэгээ хорооны зүгээс бол яг цэнгэлдэх хүрээлэнгийн баруун урд хэсгийг ногоон байгууламжаар тохижуулаад өгөөч гэсэн саналаа бол нийслэлийн газар зохион байгуулалтын албанд бичгээр 2021 онд 2022 онд тус хөргүүлсэн байж байгаа. Тэгээд бас шийдэгдсэн юм одоогор байхгүй. Ийм байдалтай. Нийт яг одоо цэнгэлдэх хүрээлэн 22,000 орчим метр квадрат газрыг эзэмшдэг. За одоо та хэд минь гараад харвал бас цэнгэлдэх хүрээлэнгийн хойд хэсгээр цэнгэлдэх хүрээлэнгийн газрыг хашаалаад авцсан байж байгаа. Тэр одоо хэд онд ямар хүмүүс авсныг бас та хэд минь судлаад үзвэл тодорхойлох байх тий. За урд хэсэгт бас 12 давхар 5 давхар гэдэг 2 3 орон сууцны баригдах жишээ одоо та хэд минь харуул саарлах хашаа гаргашаалсан байж байгаа. За энэ хэсэгт бол хаанл дүүргийн засаг дарга галтар чавлан дарга маань бас энд барилга барих боломжгүй. Энийг цуцлаад одоо цэцэрлэгийн зорилтоор ашиглая гэдэг санал гаргаад нийслэлийн засаг дарга бас дэмжиж хувийн улсын цэцэрлэг 200 та хүүхдийн улсын цэцэрлэг барихаар ингээд төсөв мөнгө нь дүүргийн төсөвт суугдсан. Одоо ингээд ажил хэрэг болохоор явж байгаа. А гэхдээ хуучин эзэд нь бас яг ажил эхлэе гэсэн чинь хуучин эзэд нь шүүхэд хандаад одоо ингээд газрын маргаан үсгцэн яг ажлаа эхлүүлэх боломжгүй өнөөдрийн байдлаар ийм байдалтай яг гацчаад болдог. Уул нь бүх бэлтгэл ажил хангагдсан. Барилгын ажил одоо өнөөдөр эхлэхэд бол бэлэн болчиход байдаг. Ингээд цэцэрлэгийн ажлаа бас эхлүүлж чадахгүй юм. Хүндрэлтэй асуудалтай байдаг. Хорооны хэмжээнд яг нийт эзэмшлийн ногоон байгууламж болгохт байхгүй. Тий. Одоо түрүү хэлсэн иргэд маань цэнгэлдэх хүрээлэн л орж одоо салхилж байгаа. Тий. Одоо энийг бол болдог бол нэмж барилга бариулахгүйгээр яг энэ чигт нь одоо ядаж энэ чигт нь ингээд хамгаалаад нийт эзэмшлийн ногоон одоо салхил зугаалдаг талбай болгоод өгөөсэй гэдгийг бол одоо нийслэл болон одоо сонгогдсон хурлын гишүүдээс хамгийн их иргэдийн хүмүүст хүсэлт байна л да тийм.